Сайн байцгаана уу хүмүүжигчтэй. Сайн байцгаана уу. Одоо мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд энэ жил Өвөр Монголын онц өндөр хүчтэд чаглагааны гадагш дамжуулсан хэмжээ 1000 тоншуур киловатт цагийг давсан. Хөхөд сурвалжлах хүмүүжлийн үр бүтээлийг асуудлыг шийдвэрлэх бодтой арга болгосон. Баяннуур хот 40 том муу буудыгаа хадаж эхэлсэн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Одоо Өвөр Монголын онц өндөр хүчтэд чаглагааны гадагш дамжуулсан хэмжээ 1000 тоншуур киловатт цагийг давж, цэвэр чаглагааны ижлэх арчил жууны 30-ыг давж, Хуаби Хуадунгийн эл муч хотод дамжуулан бүх улсын чаглагаан хүчний хангалгын их талд үйлчилж бий. Ойрд Шилэнгол аймагт байрлаа Юнэдэд нийслэлийн шинэ энергийн гадагш дамжуулах суурнаа салхин чаглагааны төслийн байгуулалт яаралтай явагдаж байна. Төсөл нь нүүрс чаглагаан болон шинэ энергийн зохицонгой хөгжилтийг биелүүлж, нүүрс чаглагаан баталгаа хангаж, шинэ энерги нүүрс чаглагааны доор нүүрс төрөгчд гадагшлуулалтад хүчин нэмэрлэж, нүүрс чаглагаан болон шинэ энерги нь харилцан нөхөрлөж, эцэст Бээжин, Тянжин, Тангшааны газар оронд цэвэр чаглагаанд дамжуулах болно. Төсөл нь салхин чаглагааны 100 түмэн киловаттын багт амжтай. 2027 оны 6 дугаар сард салхин машины торд нийлүүлэн 9 дугаар сард бүх багт амжаар торд нийлүүлэхээр байна. Одоо Өвөр Монгол, Шандун, Тянжин, Шанши, Жиансу зэрэг газар хүрэх онц өндөр хүчтэд чаглагаан дамжуулах 8 зам шугам болон иж бүрдүүлэх, чаглагаан төвлөрүүлэх, чаглагаан торын энж дэрэнг байгуулж, өмнө өмрийг холбосон Өвөр Монголын чаглагааныг гадагш дамжуулах зам шугамыг бүрэлдүүлсэн байна. Энэ жил улсын чаглагаан торын Өвөр Монголын жүүн биеийн чаглагаан хүчин 5 ховсмол, 3 тогтмол зам шугамын гадагш дамжуулах нөөц хүчнийг уудалж, эл газрын чаглагаан хэрэглэх шаардлагатай оновчтой жолгуулна. 7 сарын 12-ны 24 цаг болтол Өвөр Монголын энэ жилийн онц өндөр хүчтэд чаглагааны гадагш дамжуулсан хэмжээ 1146 тоншуур киловатт цаг хүрч, 7 сарын 15-ны үүр болтол Өвөр Монголын онц өндөр хүчтэд чаглагааны гадагш дамжуулсан хэмжээ 9298 тоншуур киловатт цаг хүрсэн байна. Орон аслан чаглагаан дамжуулах нь дунд жүүн биеийн чаглагаан хэрэглэх дутуудлыг бүдэмжтэй нөхөрлөж, аж үйлсийн хөгжилт болон ардын амьдралын чаглагаан хэрэглээнд баталгаа хангасан байна. 7 сарын 16-ны өдөр бүх улсын ардаас ажигласан аж ахуйлал Өвөр Монголын чанарлах хөгжилтөд хүчин нэмэрлэх хурал Хөхөдөд өндөрсөн байна. Бүх улсын эл газраас хурчин ирсэн 600 гаруй ардаас ажигласан аж ахуйлалтад Хөхөдөд чууларж, хамжилчаа хөгжилтийн төлөвлөгөөг хамтарч өвлөдсөн байна. Хурал нь Өвөр Монголын үхэр ханин махны бүх аж үйлсийн хэлхээ, доор агарын аж ахуй, амьд утсын эм эмнэлэг, одоогч машин төхөөрөмж болон шинэ материал зэрэг 4 том давуулгын тойронд иж бүрдүүлэх 4 талбай тусгай сэдвт аж үйлсийн танилцуулгын хурал тохируулж, анхуй талбай дахь аж ахуйлалтын тойрон байцааж зөвдөлчих, бэл оруулалтаа тогтоох голдлого болсон байна. Бүх улсын үйлдвэр худалдааны холбооны дэд тэргүүлэгч Чианшин бүлэглэлийн хэрэг мэдгчдийн дарга Чишан дүнхэлэгтэн Өвөр Монгол шинэ энерги их баялагын дагуулагтай, үүний хамт тоо баримтын төв, оюунч бодлтын төв байгуулах дагуулагтайгаас өрсөлдөх хүчин чанга, тоочсон аж ахуйн хөгжилтийн ирээдүйг гэгэн саруулглаа. Нанжингийн Ханхай Фүши шинжлэх мэргэжлийн компанийн Өвөр Монголын орон бүсийн хариуцлагаатан Жаньян Нин хэлэхдээ бидний тойрон үтсэн эл муж орны дунд Өвөр Монголын агаарын бүс нь хамгийн их мөртөө хамгийн цэвэр, нэг жилд 300 гаруй өдрийг ашиглаад хамаатай ажиллагаа өрнүүлж болно гэлээ. Аж үйлсийн аж тохиол нь шилдэг аралжаа ажигналтын орчноос салж чадахгүй. Энэ жил бол Өвөр Монголын аралжаа ажигналтын орчны чанарыг дээшлүүлэх он 1-р сарын 1-ээс эхлээд Өвөр Монголын өөр тунжис хорны ардаас ажигнсан аж ахуйн хөгжилтийг ахиулах дүрмийг хэрэгжүүлж, бүх оронд аж ахуйлыг харгалзах 34 төрлийн арга хэмжээ тогтоосон байна. Аж ахуйлыг ерөнхийд нь 1 удаа байцаах, код ширвэж аж ахуйлалд орж байцаалт хийх зэрэг хянаа хамаарлалтын арга нь аж ахуйлыг татна. Үхэр ханин махны бүх аж үйлсийн хэлхээний тусгай сэдвт жолголдлын ажиллагааны ахуй талбайд Чэншихэ бүлэглэл Өвөр Монголын Суйен эдэ ундааны хамаарлалтын компанитай байлдах бодлогын хамжин ажиллах зөвлөлчөөр тогтсон байна. Чэншихэ бүлэглэлийн дэд хэрэг мэдгчдийн дарга Жаншо дүнхэлэгтэн Өвөр Монголын эл шатны удирдлага бүр боттыг эрхэмлэх арга бодлого дурдан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байгаа нь биднээ бэл оруулж үйлс эрхлэх чухал шалтгааны нэг гэлээ.
Юнгдоос Токио эжимлийн бүлэглэлийн хэрэг мэдгчдийн дарга Жунли Жоо хэлэхдээ Өвөр Монголын арилжаа ажигналтын орчин явах тутам сайжирж байна. Энэ жил Өвөр Монгол чөлөөт арилжааны туршилтын орноор зөвшөөрөгдсөнөөс тусгайлан ирсэн гэжээ. 15 дугаар 5 жилийн төлөвжүүлгийн эхлэлтийн жилд өөртөө засхорон арилжаа ажигналтын орчныг шилдэгжүүлэхийг гол ажил болгож 2026 оныг бүх орны арилжаа ажигналтын орчныг чинсаг дэвшүүлэх жил болгож хуулиар хамгаалах, төрийн бодлогоор дэмжих, аж үйлсийн шувталт, засгийн эвдлийн үйлчилгээгээр гол бариа болгож үйлс цогцлон бэл оруулах, шинжилэлт хийж үйлс босгох орчныг шилдэгжүүлж байна. Ойрд Бугтын Тянхи соронжин материалын шинжлэх мэргэжлийн компани шинээр элссэн шинжлэх мэргэжлийн чадвартай ажилд анхаарч шинэ материал судлах ажлаа эхлүүлжээ. Аж ахуйлын биеийн дааж чадвартай элсэх хязгаарлалтай зэрэг хүчир асуудалд хандуулан Бугт хотын ардаас эжигнсэн аж ахуйн хөгжилтийн үйлчилгээний төв нь хүний хүчний их баялагын үйлчилгээний төвтэй холбоолон идэвхтэй ажиллаж олгуулж аж ахуйлын хавсран чадвартай элсэх төсөв гаргаж өгсөн байна. Энэ жил Бугт хот чадвартны төрийн бодлогын бүх талаар шинжилж 66-ус бүх үеийн хугацааны чадвартны харгалзах бодлого гаргажээ. Үүний зэргээр төрийн бодлогын жолоодлогоо шинжилж төсөл гарсаар дараахан танилцуулах, хянан зөвшөөрлийг хэлтрүүлж дараахан ашиг хүртээх тогтож хэрэгжүүлэн арилжаа ажигналтын орчны ажиглагчийн эгнээ байгуулж аж ахуйлын хөгжилтийн төвжирэл чиг хүчирдэл чигийг байнгын чанартай байцаан илрүүлжээ. Бугт хотын ардаас эжигнсэн аж ахуйн хөгжилтийн үйлчилгээний төвийн дэд эрхлэгч Ньюи Жанаас 1-5 дугаар сард бүх хотын ардын дундах бэл оруулалт нядны адил хугацааныхаас жууны 19 чиг 7-оор нэмэгдэж бүх бэл оруулалтын жууны 73 чиг 4-ийг эжилсэн гэлээ. Өвөр Монгол хуулиар засах байгуулалтыг арилжаа ажигналтын орчныг шилдэгжүүлэх гол бариа болгож Өвөр Монголын өөртөө засах орны ардаас эжигнсэн аж ахуйн хөгжилтийн ахиулах дүрмийг 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж ардаас эжигнсэн аж ахуйлын өрх төгс зах дэлгүүрийн байр суурийг тодорхойлж засгийн ордны итгэмж амлалт засаг аж ахуйл байнга нэвтрэлчих аж ахуйлалд холбогдсон жуургааны шийдвэрлэх зэрэг тогтож байгуулжээ. 2-р сард Өвөр Монголын өөртөө засах орны зах дэлгүүрчилсэн хуульцсан дэлхийдсэн тэргүүний арилжаа ажигналтын орчны байгуулалтын хэрэгжүүлэх төсөв хэвлэн тархааж арилжаа ажигналтын орчны хянан хэмжилтийн систем, код ширвэн аж ахуйлалд орох зэрэг шинжилэлтийн үйлчилгээ, хянан хамгаалалтын арга хэмжээг тодорхойлсон байна. Засгийн бүтэмжийн зөв үжилтийг бий болгон үйлдвэрлэж сурвалжлах хүмүүжлэг өрнөөснөөс нааш хөхөд сурвалжлагаар ажил үйлдвэрийг ахиулахыг баримталж сурвалжлах хүмүүжлийн үр бүтээлийг ардын амьдралын хүчир асуудлыг шийдвэрлэх бодтой арга болгон удирдах олон түмний хүртээмжийн төрөгдөл, жол жаргалт төрөгдөл болоод аюулгай төрөгдлийг нэмэгдүүлж байна. Хуучин хорооллын хамааралт сул адил авахын үйлчилгээ хүрэлцгүй зэрэг ардын амьдралын дутуудалд хандуулан хөхөд 1 жилийн хугацаатай адил авахын хамааралтын тусгай засалтын ажиллагаа өрнүүлж харамж олгомжийн дүрм, найдах дүрм зэрэг шинэ хэлбэрийн адил авахын хамааралтын жагварыг хэрэгжүүлж хуучин хороололд оновчтой засалт хийж байна. 30-аад жил болж байгаа бүлхэмдэл хорооллын хойд тойргийн хөөши хүрээнд нийтийн асрамжийн чанартай адил авахын компани захиалга тосох хэлбэрийн үйлчилгээ хангаж суугаачдын тусгасан асуудлыг дараахан шийдвэрлэж байна. Олон түмний явж суухад түүхтэй асуудалд хандуулаад хөөхөд тэрэг жогсоох тэглэмд тусгай төрлийн засалт хийж 7 том 8,000 тэрэг жогсоох орыг нэмэн тохируулж 68 хорооллын сул байсан газарт 2 том 8,000 тэрэг жогсоох ор нэмэн тохируулахыг ахиулсан байна. Арилжаа ажигналтын орчныг шилдэгжүүлэхийн тулд зарлал нийтлэн даачлуулах тогтож хэрэгжүүлж орлон гүйцэтгэх буюу хавсран гүйцэтгэх өнгнөө 12-ыг байгуулан 1 2 3 4 5 засгийн эвдлийн үйлчилгээнэ ардад дөгөн үжүүлэх халамжил утсын ханамжийн хэмжээ жууны жуу хүрсэн байна. Хохотын намын хорооны зохион байгуулах хэлтсийн дэд дарга Сүнжүү хүй хэлэхдээ орчин тойрны засалт, үндсэн шатны засалт, аж ахуйлалд үйлчлэх, хотын нарилаг хамааралт зэрэг голдлогын хүрээнд төвлөрөнгүй шуутлалт хийж бүх хотын ил шатны намын гишүүн удирдаг катер ардын амьдралын хүчир асуудлыг шийдвэрлэж ардын сэтгэлийг нэгтрүүлэх бүх явцад засгийн бүтэмжийн зөв үжилтийг бий болгон үйлдвэрлэжүүлнэ гэлээ. 7 сарын 16-ны өдөр Баяннуур хот дөччиг 3 том муу буудыгаан хадаж эхэлжээ. 800 гаруй хадаж хураах машин жиргээр ажиллаж Жуны амын элэг хураалтыг баталж байна.
Линхэ тойргийн чагаан овоо балгасан дэх төмөн муугийн жишээ үзүүлэх тойрогт 11 суур том хөлбөрийн хурааж чадах машин буудан тараанд сүлжилдэн. Чагаан овоо балгасны Жуньи тосгоны таримлын томорх Лихожан энэ жил 1200 муу буудаа тарьж дунддын амбудааны бүлгэлэлтэд жахалах тогтсон байна. Лихожан хэлдэг. Жинд 1.5 төгрөгөөр тогтож бас тариачдад харгалжил үзүүлэх 500 төгрөгийн нөхөр олно. Ээлжүүлийн үр ашгаан нэмээд тэгштгэд муу бөрөөс 3000 төгрөгийн орлоготой гэлээ. Энэ жил Баяннуур хот хаврын буудан 2-ыг өөрчлөн 3-ыг иж бүрдүүлэх, жигд тарих, ус бордорыг нэг чогчжуулах зэрэг олон төрлийн таримлын мэргэжлийг түгээмэлжүүлжээ. Тариалангийн мэргэжилтэд бүх явцад жолоодлого хийж буудан дунд хойд хугацааны 1-ийг сүрчин 3-ыг сэргийлэх хамааралт хамгаалалтын арга хэмжээг найдваржуулж, хорхон хөнөөлж ирэх байгалийн гамшигыг сэргийлсэн байна. Одоо болтол хотоос дээш толгойлогч аж ахуйлын буудан жахалгын таримлын талбай 19-г 4 түмэн муу хүрч, худалдан авах үнэ нь жимбүр 1-5 төгрөгөөс 2-2 төгрөгийн хооронд байна. Одоо бүх хот 800-аараа хадаж хураах машин жохон байгуулж, буудай хадах ажилд үйлчлүүлж, бор тохон буудайгаа 7 сарын 25-ны орчмоор бүхнийг хадаж дуусган, уулархаг ган хуурай гажрын буудайгаа 8 сарын дунд сүүлчийн үеэр хадах болно. 7 сарын 15-ны өдөр 9-р хугацааны Лүүшин утга зохиолын шагналын шалгаруулалтад Дундад улсын жохоочдын нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын жохоочдын нийгэмлэгийн найрууллын зөвлөлийн дэдэрхлэгч Айпин тал нутаг гэх найрууллаараа Лүүшин утга зохиолын шагнал хүртэж, энэ нь Өвөр Монголын жохоочд 12 жилийн дараа дахинтай тус шагналыг тоссон явдал болно. Тал нутаг гэх жохол бүтээл нь Айпингийн хамгийн шинэ найрууллын төвөр 27 бүтээлтэй. Байгаль соёл иргэншил түүх гажирж үж ирэх олон уулгыг багтаасан байна. Айпин хөлбөмбөр нутагт гүнжгэрэн амьдралтай ойртож, энэ нутгийн хөрс шороо амтан аратан болоод хүн ард ээж охжилтой оршин амьдрах байдлыг жургалав. Айпин бод хөлбөмбөрийн хүн урт хугацаагаар найруулал жохон оролдож, жохол бүтээл нь ардын өдрийн сонин, вөнхүй сонин зэрэг улсын дэсийн олон сэтгүүлд нийтлэгдэж, уртын дуу зэрэг 9 найрууллын төвөр гаргажээ. Тэр Өвөр Монголын утга зохиолын хамгийн дээд шагнал Солонгос шагналыг 2 удаа гардаж, өөртөө няс хорны 5-1-ийн инженерингийн шагналыг 2 удаа хүртэн, үүнээс гадна бас бин шинэ найрууллын шагнал зэрэг утга зохиолын шагнал хүртэж өнгөрөв. Лүүшин утга зохиолын шагналыг дундад улсын жохоочдын нийгэмлэг голлон эрхэлж, дундад улсын утга зохиолын 4 их шагналын нэг байж 4 жилд 1 удаа шалгаруулдаг. Тос хугацааны Лүүшин утга зохиолын шагналд 7 том төрлийн шагнал тохируулан, бүх улсын 35 шилдэг бүтээл шагнал хүртсэн байна. 7 сарын 16-ны өдөр Өвөр Түнзэс хорны 16 дугаар хугацааны биеийн тамирын цуглааны сур харвалтын уралдаан Бугт хотын ажил мэргэжлийн хүмүүжлийн хүрээлэнгийн биеийн тамирын талбайд эхэлсэн байна. Уралдаанд эмэгтэй U14, U16, U18 3 төрлийн уралдааны жирэгдэсийн уралдаан явагдсан байна. Эзэн талуурын анги болсны хувьд Бугт хотоос 24 тамирчин уралдаанд оролцсон байна. Эмэгтэй U18-ийн дугуулангийн уралдаанд Ориян 70 метрийн төрөлд төрүүлж, 60 метрийн төрөлд 2 дугаарт жагсаагдсан байна. Тос хугацааны уралдаанд бүх орны 11 аймаг хотоос ирсэн 200 тамирчин уралдаанд оролцож, 5 өдрийн хугацаанд эмэгтэй хувь хүнээ уралдаан, эрэгтэй эмэгтэй хамт нэгчин уралдаан болоод холимог булхмын уралдаан 3 төрлийн уралдаанд 42 алтан медаль тодорно. 7 сарын 16-ны өдрийн Өвөр Түнзэс хорны ардын засгийн ордны сонин мэдээ нийтлэх албан гэрийн мэдээ нийтлэх хурлаас ойлгосноор Өвөр Түнзэс хорны ажилчны ерөнхий хөвлийн 2027 оны ажилтан ажилчны харилцан хавсарчих баталгааны ажиллагаа эхэлсэн байна. 2027 оны Өвөр Монголын ажилтан ажилчны харилцан хавсарчих баталгааны ажиллагаа 7 сарын 1-ээс эхэлж 2 төслийг багтаана. Үүнд ажилтан ажилчны эмнэлэг цуух даатгалын харилцан хавсарчих баталгааны төсөл нь ажилтан ажилчны эмнэлэг цуух юм уу үүдэн эмнэлгийн сачраг засал, химийн засал жиргийн эмнэлгийн даатгалыг нэгтлэн боцсны дараах хов хүнээ тушаах зардалд хандуулад хөсөг хувааж жохих харьцлаар нөхөрлөн нийтний сууран дээр нөхөрлөх харьцлыг улам дээшлүүлж хамгийн ихдээ 50 том төгрөг нөхөрлөн. Эмэгтэйчүүдийн шинэ кан харилцан хавсарлах баталгааны төсөл нь
Эмэгтэй ажилтан ажилчны эрүүл мэндийн баталгаад анхаарал төвлөрүүлж 14 төрлийн онцгой өвчнөөр онцлогдсон эмэгтэй ажилтан ажилчинд нэг л дээр нөхөр өгөхийн зэргээр 2000 төгрөгийн эрүүлжлийн нөхөр өгч хамгийн ихдээ 3 том 2000 төгрөг нөхөрлөнө. Ойлгосноор 2026 онд харилцан хавсарлах баталгааны төсөлд оролцсон хүн дахинтаа тэмдэглэл шинтгэж ажилтан ажилчны эмнэлэг цух эмчилгээний харилцан хавсарлах баталгааны төсөлд оролцох хүний тоо 144-18 том хүн. Эмэгтэй шинкан харилцан хавсарлах баталгааны төсөлд оролцсон хүний тоо 48-1 том хүн байна. Ойрын өдөр 2026 оны Өвөр Монголын өөр түнзэс хорны онол ухуулгын нуглаа уралдаан явагдлаа. Уралдаан нь залуу сурагчид, аж ахуйлын ажилтан ажилчин, малчин тараачин болон нийгэм тойргийн суугаалард намын гишүүн катер жирэг 4 тусгай талбай хуваасан байна. 7 сарын 7-ны өдөр онол ухаагуулгын нуглаа уралдаан залуу сурагчдын тусгай талбай уралдаан Бухтад эхлэв. Бүх орны эл Франтаас ирсэн 19 оролцогч дэрэгдэх баг явдлаас гардан нотгоосны хувиралтаар сэдвүүлж намын шинийг үүдэх ондыг үнэн бодод үлгэр учирт уусалж олов. 7 сарын 10-ны өдөр аж ахуйлын ажилтан ажилчдын тусгай талбар уралдаан уухад явагдан 24 оролцогч ажлын байрандаа суурлан эгэл ерөмдөг үг хэлгээр намын шинийг үүдэх ондыг ухаагуулв. 7 сарын 14-ны өдөр малчин тараачин болоод нийгэм тойргийн суугаал ардын тусгай талбар уралдаан Хянга аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны Баян хошуу балгасанд явагдаж бүх орны 12 аймаг хот жиж өөртөөнөөс хорны шууд хараа албан байгууллагын 18 оролцогч оролцжээ. 7 сарын 16-ны өдөр намын гишүүн кадрын тусгай талбар уралдаан Улаанхат хотын намын хорооны намын сургуульд явагдаж адил бус Франтаас ирсэн 19 оролцогч өөрийн ажлын боттойгоо уялдуулан амьдлага үйл явдлаар дамжуулж намын шинийг үүдэх ондыг гүнжгээ тайлбарласан байна. 7 сарын 16-ны өдөр 13 дугаар хугацааны шилдэг сурвалжлагч сонгодог үлгэр ярих Өвөр Монгол орны анхны уралдаан Хөх хотод явагдсан байна. Бүх орны эл шатны жуулчлалын 53 оролцогч уралдаанд оролцож сурвалжилсан өнгөрөлтөг уялдуулан эл ажил төрлийн урагшлан давшиж байгаа үлгэр явдлыг амьдлага тайлбарлаж бүх хараасаас бүх орны сонирмодны ажилтдын үндсэн шатанд гүнжгэрж үүргэлэл хариуцлагатай, зүтгэл чармайлгатай ажлын байдлыг харуулсан байна. Өвөр Монголын араажуу төлөвс хорооны сурвалжлагч Мал Сайкосыг ирсэн үлгэр сүлжин халамжил босны ардах гэх сэдвэр элс жасагч Инюжнэ удас аслан Америк хүн Сайкосыг ирсэн үлгэрийг тооцсон байна. Малагаас Сайкосыг ирэх өнгөрөлт надад ихэл олгосон. Сурвалжлагч болгосод дэлхийн ертөнцийн халуун дулааныг учирлан тэмдэглэх үүрэгтэй. Хүний сэтгэлийн хөдөлгөм амьдлага үлгэр нь үрд ард түмний донд байна гэлээ. Тус удааны уралдаанд 5 оролцогчийг сонгон гаргаж Өвөр Монголыг төлөөлөн бүх улсын шилдэг сурвалжлагч сонгодог үлгэр ярих шигшээ уралдаанд оролцуулах болно. 7 сарын 16-ны өдөр Умартын ховор шорооны компани 2026 оны дээр хагасчлын ажлын бүтэмжөө нийтэлжээ. Дээр хагасжилд 19-8 дуушуур төгрөгөөсөн 20-6 дуушуур төгрөгийн чивэр орлогыг биелүүлж адил хугацааныхаас дахинаар нэмэгдсэн гэлээ. Дээр хагасжилд компанийн гол бүтээгдэхүүнээ үйлдвэрлэл тэгштгэгээд адил хугацааны түүхийн тэмдэглэлийг шинтгэж, үүнд төмөрлөг боловсруулах ховор шорооны шинэ материалын үйлдвэрлэл тэгштгэгээд адил хугацааны түүхийн хамгийн өндөр түвшинд хүрч соринжин материалын хуваар компани орлого нь адил хугацааныхаас дахинаар нэмэгдэн улс төрөгч энергийн жишээ үзүүлэх төсөл олон төрлийн мэрэгжлийн шинжилэлтийн үр бүтээл жиргэр хэрэгжүүлэгдсэн байна. Ойрд Улаанчав хотын Шинхэ шин дэх нууг гажирт усны шувууд өндөглөн жуулжглаад амжилтын хүчин байлах нь. Улсын дэсийн хамгаалалтын жигүүртэн халжин харгана өндөх нууг гажирт нутгшиж хулс жигсэн дунд үүрлжээ. Модон нэвтрүүллээ. Үдавч утсан та бүхэнд баярлалаа. Баяртай.